Арамын төргийн үзэгчтэй улс төр мэдээллийн сувг болох NBS телевизийн хагасаа өдөр болгоны 22 цаг 30 минутаас явагддаг миний нэвтрүүлдэг 30 асуулт 30 хариулт нэвтрүүлгийн дугаар эхэлж байна. Харамсалтай нь өнөөдөр манай зочин ирэх байснаа хэдхэн минутын өмнө уцаа таслаад таг алгуулчлаа. Магадгүй энэ миний муугаас биш нөгөө талаас бас их сайнаас болж иж магадгүй. Би болон зочдтой хэлдэг юм бас таныг эвгүй байдалд оруулах асуулт би тавихгүй. Мэдээж би зочиндоо хитрхи шулуун хитрхи эвгүй асуулт тавиад байвал ер нь ямар ч хүн наттай нэвтрүүлэлт орохоос халчрах бах гэж бодоод бас арай энгийнээр ярина хитрхи тийм эвгүй байдалд өөрөө чинь оруулах асуулт тавихгүй гэж хүсдэг юм а хэлдэг. Тэгэхээр өнөөдрийнхөө ярилцлагаар бүгдээр уцаагаад би ярих гэж бодлоо. Сүүлийн 7 хоногт 14 хоногт Монголд болж байгаа үйл явдлууд, ерөнхийлөгчийн баримтлагатай холбоотой үйл явдал, магадгүй ирээдүйд болох одоо сонгуультай холбоотой үйл явдлуудаар та бүгд асуулт байвал асуултаа тавиад бүгдээ хоорондоо ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр Монголын телевизийн сувгууд дотор сүүлийн үед бий болсон NBS буюу Nationwide Broadcasting System гэдэг энэ телевизийн сувг бол үнэхээр мэдээллийн хувьд бол маш тэнцвэртэй аливаа зүйлийг хоёр талаас нь харуулсан бодит байдлаар гаргасан ийм сувг гэж би хувь хүний хувьд үздэг. Тийм ч болохоор C1 телевизээр дайралтай хамгаалт гэдэг нэвтрүүлгийг хийж байгаад болсныхаа дараа нэлээд хэдэн телевизээс над санал ирж ирсэн боловч би өөрөө NBS гэдэг телевизийн сувгийг өөрөө сонгосон юм а. Тухайн үед бол жишээ нь TV9 буюу одоогийн ерөнхийлөгч инх хоёрын мэдлийн гэдэг тэр телевизээс бас санал ирж ирсэн. Гэтэ телевизээс нэрж байгаагүй шууд инх хоёрын ерөнхийлөгчөөс над санал ирж ирсэн. Ерөнхийлөгчөөс дайралтай хамгаалт нэвтрүүлгээ манай TV9 суугаар явуулж болно. Сарын сая төгрөгийн цалин өгөөч гэдэг юм уу тийм маягаар бас намайг татаж авах гэж оролцсон л да. Тэгэд би нэгэнт тэр хүнтэй үзэл бодол нэгдэхгүйгээс хойш телевизээр нь ярилцлага хийх юм бол тэр хүний мэдлийн хүн байна, тэр хүнд худалдагдсан байна гэж хүмүүс үзэх болов уу гэж бодоод тэр саналыг хүлээж аваагүй. Тэгэхээр манай өнөөдрийн ярилцлагыг та бүгд энэ телевизийн даавар гарч байгаа төмөр замын утсаар шууд холбоо ярьж олон. За анхныхаа зочныг авъя. Та товч өгөөд тодорхой асууно. За таныг сонсож байна. Сайн байна. Тэглээ. Тэгээ манайд нэг юм сони одоо сонгуул өртөөд тийм үү хүмүүс нь худлаа хин одоо өөрөө компаниуд ч тийм үү ах түнлэх нэр дээр аюул компанитай бас надад чинь тийм үнэн биз дээ тийм одоо ах түнлэх нэр дээр магаар олон компани байдаг шүү дээ тэр бол тест нь тэгэл залуугийн нэр дээр хоёрдугаар энэ одоо их хоёр баримтлага дээр бол улсын шоу болсон шүү тийм одоо энэ чинь хүмүүс бол энэ хоёр намыг юм чи өөрчлөж ирэхэд бол тийм та асуултаа тавьж би тэгээд хариулъя. Яг би ингэж бодчихлоо. Монгол Улсын сурталчилгаанаас нэг үед ишүүл гарна. 2013 онд ерөнхийлөгчд бол хүчтэй өсөж болж гарч ирнэ тийм. Би зүгээр энэ утгаар нь харж ирсэн л та. Тэгээд одоо нэг цагдаагийн дөрвөн даргаыг золигч гаргах гэдэг юм. Хоёрдугаар би нэг юм асууя. Генерал цолыг өгчөхөд одоо тарамтлаад буцааж авах шүү гэж болд юм уу? Хороос орсон тохиолдолд цол хурааны хөсөн шүү дээ. Асуулт ажиллаад энэхгүй үүрэгс ажиллаад чөлөөж болно шүү дээ, тийм. Ойлголоо. Тэгээд нэг ийм их үл асуудал байна. За сая хөндлөлөөр хөрөнгө оруулгын мэдүүлэг сая гарсан уржигдрийн сайтууд дээр гарсан байгаа. Тэгэхээр мэдээж хөрөнгө оруулгын мэдүүлэг дээр бол эрх баригчид буюу одоо энэ төрийн толгойд байгаа олон нөхдүүд бол өөрсдийнхөө нэр дээр тэр лоерцэн эцсэн уусан хөрөнгөө бол байлгадаггүй. Ах дүүнийхээ нэр дээр байлгадаг гэж сая хүн хэлж байна. Хин ч гинөө болт эрдэнэ гинөө хүний нэр дээр байгаа гэж сая хүн хэлж байна. Жишээ нь та энэ талаар мэддэг бол энэ талаараа ойлголттой тэмцэх газарт тодорхойлт бичиж өгч болно шүү дээ. Жишээ нь тэрний тим хөрөнгө нь тим хүний нэр дээр байгаа гэд бичигч болох бах. За тэр ингийн баримтлагын шоу болчихлоо гэж энэ бол мэдээж аль талаас нь шоу хийсэн. Инх хоёр нь мэдээж өөрийгөө айлхаар үнэтэй баригдуулахыг ботсон бах. Нөгөө хоёр
тал буюу манангийн бүлэглэлээс бол инхвэр гэдэг бол ийм аимшигтай уу юм аа. Энийг барихад ийм хэцүү байна гэдгийг харуулах гэж бас жоохон шоу тавьсан. Үр дүн яаж гарсныг та бүгд мэдж байгаа. За тэр дөрвөн даргыг золигт гаргах гээд байна уу гэдэгтээ бол би сая хүнтэй санал нэг байна. Монгол улсыг 22 жилд дампууруулчихсан хүмүүс нь тэр цагдаагийн дөрвөн хорондоо биш нэг генерал биш ээ. Улс төрчд байгаа. За би дараагийн хүнийг авъя. Таныг за асуух юм уу хэлэх зүйлээ маш товч хэлэхгүй бол бидний цаг бага. Айлхаар олон хүн авахыг бодож байна. Сонго тасарчлаа. Хөрөнгө оруулалтын мэдүүлгийн тал дээр ярил л да. Жишээ нь за би дараагийн очтноо авъя. Таныг сонсож байна. Арам дүргээ. Энийг юм хэлэх юм одоо ингүй даргаыг тавьчихлаа шүү дээ. За. Тэгж одоо ингүй даргын хөдөлгөөс дараа одоо тэр шалгаж хэрэгдүүлээс нэг идэвхтэй байшин байшины боломж юм билээ шүү дээ. Тэгж чинь одоо энэ ерөнхийлөгч одоо манайгийн бүлэглэлийн толгойлогчдод биш дээ. Өөрөөр их орноо зарцсан хүмүүс байгаа шүү дээ болцоо. Одоо тэр тундаа муухай одоо тэр яг үнэндээ тэдний тэр одоо улс орноо зайлгчихсан тэр хөрөнгө бол шүү дээ. Инхүү бол хажууд нь чигээр зардал аваад хэрэглэсэн юм байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ яг энэ сонгуулийн нэг байрны гэж энэ улс төрийн нэг гол одоо нэг өрсөлдөгчөл даах юм хийчихлээ шүү дээ. Тэгэхээр тэр бол энэ альтаа төгс газар бол яг ингэж одоо энэ юугаар бол хийж чадахгүй, ажиллаа хийж чадахгүй. Яг энэ улс төрийн том хүмүүсийн хор боловч байна шүү дээ. За сая хэлж нэг баригдсан гол шалтгааныг эвдэрхий байшаан гэж. Тэр эвдэрхий байшин гэдэг юм уу балгас болсон байшингийнх нь зөвхөн газрын өмнө өнөөдөр 2 тэрбум төгрөг байгаа. Тэгэхээр би бол бас тэгж нэгэнд ботохгүй байгаа юм л да. Гэхдээ энэ чинь шүү дээ их орноос юм аваа явчихж байгаа шүү. Энэ чинь одоо ширүүл тэр байшин тэр ямар тэр өөрсдөө мэдээж дээ Улаанбаатарын хүмүүс. Тэр нэг байшингийн бод тэр байшин чинь ямар нэг ядартай юм байдаг вэ? Тэгэхээр тэрийг гой зарцаад янзлал ингээд энэ чинь их орнд юм биш. Тэг чинь одоо энэ дээгүүр одоо байгаа хүмүүсийн тэр улс орны зарцсан мөнгө бол шүү дээ. Монголд бол үлдэхгүй шүү дээ. Зүгээр гараад яваад тэр том хариуцлагатай лоучтой нийлээд ингээд эзэн байгаа шүү дээ тэр бол. Гэж ойлгох байхгүй. Нөгөө шудраг хэрэглэгчд ойлгох одоо үнэхээр Монголд ашиггүйгээр эзэн байж байгаа. Тэр шудраг хүний нүдэнд хаавар гэжээ. Яг одоо урд нь тэр ерөөсөө юм чи юу гэдэг шүү дээ. Тэгэхээр үндсэндээ бол тэр баяр тэгээд энэ түрүүн сайд бол ойлгохыг дараад ийдсэн шүү дээ. Тэр бол нийт хаваад ийдсэн. За би таныг тасч байгаа тариуг нь хэлэх үү те. За саяын хүний хэлсэн зүйл бас олон талаас нь харах нь зүг бах л да. За юу гэдгийг инхвэрийн тэр авсан гэдэг байгаа зүйлүүд бол гадагшаа аваад гараагүй Монголдо байгаа гэж хэлж байна. Нэгтлээ яг үний юм шиг сонсогдно хайлт сонсоход. Гэхдээ хамгийн түрүүн ямарваа нэгэн асуудал болоход том даргатай ярьдгийг. Автобус вазд ямар нэгэн хэрэг гарахад автобус вазын даргатай ярьдгаас доогуура ярьдгүй шүү дээ тийм ээ. Тэрнтэй адилхан Монгол улсад авилгал цэцэглэн хөгжөөд ах юм бол хамгийн түрүү ерөнхийлөгч байсан хүнээс нь эхэлж шалгах ёстой болохоор инхвэрээс шалгаж байгаа бах. Тэрнээс мэдээж инхвэрээс илүү эцсэн ус хүмүүс байгаа бах. Гэхдээ хамгийн гол энэ бүхнийг зангидж шудраг байдалд нь оруулах ёстой байсан ард түмний эцэг гэгдэх үе одоо бидний ярьдаг Монгол улсын ерөнхийлөгч гэж байгаа хүн маань өөрөө энэ бүхнийг тасан зогсоох боломжтой байсан боловч хараахан тэгж чадсангүй. Тэрнээс тэр хүний тэр эцсэн уусан хэмжээнийх нь хувьд бол би ерөөсөө ирээгүй байна. Зөвхөн өнөөдөр Монгол улсад бүрэн үйлчилж байгаа хуулиар бол инхвэр гэдэг хүн өнөөдрийн тэр телевизээр яригдаад байгаа 7 тэрбумын асуудлаар бол баг насаараа шорон суухад хангалттай хугацаа. Тэг асуудлын гол нь тэр хүнийг насаар нь суулгах уугүй юу гэдэгтэй биш. Ерөөсөө хариуцлага тооцох нь зөв юм уу буруу юм уу гэдэг нь байгаа бах. За мэдээж инхвэр гэдэг хүнээс илүүгээр идсэн уусан одоо хөрөнгө нь Монгол биш гадаадд байгаа тийм хүмүүс байхыг ерөөсөө үгүйсэхгүй тийм ч гэж сони хэвлэлээр бичигдэж байгаа. Тэгвэл тэр хүмүүсийг бас шалгах ёстой. Зүгээр ерөнхийлөгч байсан хүн идэж болох юм уу үгүй юу гэвэл болохгүй. Тэр хүн Монгол улсын иргэн хүний хувьд яг надтай адилхан үүрэгтэй, эрхтэй. Эрх нь шивэр илүү байгааг нь би мэдж байна. Үүрэг нь бол адилхан л байх хэрэгтэй тийм ээ. Хуулийн өмнө бол яг тэнцвэл тэгш эрхтэй байх хэрэгтэй атал тэр хүн бол тийм асар их хэмжээний юм идсэн байжээж одоо ингээд би шудраг хоо одоо би сайхан шудраг үнийдлээ тэмцэж байна. Одоо би бараг л Монголын
шудраг үнний төлөө нүүр царай болоод одоо ингээд их хурлд гараад арт түмнээ толгойлоод манан бүлэглэлийг дийлэх гэсэн чинь намаа ингээ барьчлаа гэж бол ярьж байгаа бол миний инээд хүрж юм л да. Бидний 8 жилийн тэмцлийн үр дүнг өөр дээрээ наач чаддаг байхгүй юу. Шинэ оюутлогыг сая хүн ярьж байна. Оюутлог хэн эхэлснийг та бүгд мэдж байгаа бах тийм ээ. Оюут толгоон ашигт малтмлын ашиглалтын 2 лицензийг 2003 оны 12 сарын 23-ны өдөр ерөнхийлөгч асан элбэгд орж өөрөө инх баяр өөрөө ерөнхийлөгч байхдаа Оросын холбооны улсад өр төлөх 50 сая долларыг авах гээд 2 лицензийг өгсөн гэж бид талбай дээр орилж ирснийг та бүгд мартаагүй бах тийм ээ. Тэгэхээр энэ бүхнийг өөрөө яг эхлүүлсэн хүн бол инх баяр байдгийн шүү дээ. Тэгэхээр энэ үнийг шалах ёстой. Үнэхээр эцсэн уус нь үнэн байгаа юм бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Хингаанч байсан. За дараагийн хүнээ авъя. Сонсож байна таныг? Маш их зүйл асуудал ярьж байна. Тэр хүмүүс ингэж өмөр яриад байгаа зүгээр гайхаад байдаг байхгүй. Би жоохон түүхээр би энэ Монголын шоронд амар юм байдаг юм байна. Би нэг тэрийг ороод ирсэн. Тэгсэн чинь нэг 10 хон холгоо хийсэн 19-тэй залуу биш тэр камерын бодод нийтээ билдээд бүр одоо тэр олсах камер аваад тэгээд гөрөн зөрөн гэж цохоо хайчаа хан руу өсөж толгоогоор мөрөгдөх юм байна. Тэгээд цай авахгүй тэгээд нэг 10 тоног хоолоо гарахгүй чинь тэгээд нүдээ 12 тоног нүдээ тагчлаад тэгээд ихэд аягүй хондоо санджсэн байхгүй. Гэхдээ 10 хүн нийтээ энэ хүн гэж 19 настай хүүхдийн цос болсон хатаад ингээд таваа идчих. Тэгээд энэ хоёрыг 7 тэрүүний юм шийдчихсэн чинь 7,000 70,000 хон болж байгаа шүү. Тэгээд 70,000 хон идсэн одоо яаж шийдэх гэдгийг яаж хоронд явуулчих би бас энийг камерыг асуугаад өгөөч гэж тэр өмнө тэр вакцинад магнаа энэ нэг шоронд орохдоо гуляа шийдээд ингээд захаалгаар ингээд байжсэн гэж мөнгөтэй болсон. Тэгээд шоронд чинь нэг адууны тийм нэг гидсэн хоол тэгээд чараадаа өгөх юм биш үү? Тэгээд тэр ингээд захаалгад шоронд байгаа чаач байгаа нэг хүн ингэж тэгээд яд авахаараа тэгээд номын санч болчих юм лээ. Тэгээд жирийн хүмүүс болохоор өөр ийддэг. Энэ хүмүүс ерөөсөө ойлгохгүй жирийн юм яриад. Энэ хоёрыг таны саналтай маш санал зүгтэй. Энэ хоёрыг бүхэн чинь зохион байгуулагч өөрөө шүү 12 жил төрийн толгой байж энэ болохгүй хүүхдээ зохион байгуулчихад буцаад ингээд би шудраг би юм би ард түмэндээ хайртай гэж ярьж байна. Хайртай гэдэг үгээр цаана би голчээр байна л та. Тэр одоо Монголын одоо өвчин зовлон ингээд шандаа хүүхдүүд ингээд хөт тагсгаад ингээд энэ байжгаа тий. Тэр хүүхдэд хүн хайртай юм бол тэр Монголын ард түмний эрдэнэт байсан тэр нэг гам бөмбөгийг зүгээр байсан гам бөмбөгийг авч машин шороо тавтгаж болчихяд. Тэгээд одоо дөрөв тэр өмтөр тэрнээс цуссан байгаа ш. Тэр хүн хайртай ард түмний хайртай хүн тэхүү өнөд тий. Тэр өнөөдөр ард түмний хайрх тухай яриад раван хайрх ярьж байна. Өөрөө хайрх тухай ярьж байна. Энэ ямар асуудал байна та нар тий. Зүгээрээс улсын банкыг тэгж хийж ууж байгаа юм чинь хүн хайртай байж чадахгүй. Хүний хайрлах уу тий. Ерөөс хитэж авсалтаагүй юм байгаа болоод байгаа. Тэгээд ардсан үед өөрөө ингээд зарим хүмүүс ингэж яриад байгаа. Энэ учир нөгөө ТВ-с өөрийн нөгөө өмөрөд зураг чанангууд гэдэг утгаар энэ даун хийдэг. Энэ хаалаа байгаа юм. Энэ гамаад. За баярлалаа. Үзэгчдээс үсгэд асуултаа маш товчхон давбил зүгээр сая үнэ би ярьсан нэг зүйлтэй бол маш их санал нэг нь Монголын шоронгийн талаар. Монголын шорон гэдэг бол маш аюултай. Тэн дотор нь орж үзчихэж заавал тэрийг мэдэх шаардлага байхгүй ч гэсэн тэнд ороод суусан маш олон хүний ярианаас бол мэдэгддэг. Аливаа айл гэрийн соёлын төвшин бол юу гэдгийг тэр айлын нойлын өрөөнөөс харагддаг гэж ярьдаг. Аливаа улс орны ардчлалын төвшин бол тухайн улс орны шоронгийн нөхцөл байдлаас харагддаг гэдэг. Тэгвэл манай Монголын шоронгийн нөхцөл байдал гэдэг бол бараг хэтрүүлээд хэлбэл дундад зууны үеийн нөгөө Европын харанхуй Европын шоронгоос нэг их өөрчлөхгүй байгаа. Чин яг одоо шоронд дэглэх хүнээ бол тэр мөрдөн байцаагч нар нь бол тэнцэн хэлж байгаа тэнд байдаг архаг шорондсон нөхдүүдээр зодуул нүдүүлж хэргийг хүлээлгдэг энэ байдал бол яригадаад байдаг л да. Гэхдээ энэ болгоны бурууг зөвхөн тэр шоронгийн даргад юм уу тэр хэд мөрдөн байцаагчдад өгөөд нэмэр байхгүй. Энийг бол системээр нь өөрчлөх ёстой. Өөрөөр тэхэнд бол заавал ерөнхийлөгч байсан үн шоронд орж байгаа өөрчлөлтийг биш. Үүнийг бол одоо ёстой захиргааталтын аргаар дээрээс нь сайдаас нь авахулаад үүрэг даалгавар өгөөд шалгаад байх юм бол энэ болгоныг өөрчилж болох ёстой. Түүнээс биш яг өнөөдрийнхтэй адилхан шоронд орсон хүнийг зодод нүдж жагаад хиймлэр хэрэг хүлээлгэнэ гэдэг бол буруу зүйл ээ гэдэгтээ би бол санал нэг байна.